Өдрийн мэнд эрхэм мөндөд сонсогчдод дугаарыг дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. За өнөөдөр эфир төлөгч миний би Уланбаяр болон Цэрэн лам за эфирийн найруулагчаар Гал мандах болон Чин зэрэг та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. За COP17-тай холбоотой одоо бүх салбарт ямарваа нэгэн байдлаар шинжилэл зохицуулалт ерөөхдөө бол явагдаж байна. За ер нь одоо яг боловсролын салбарын талаас бас асуухаар бид нэр зочинтой зочин урьсан байгаа. Өнөөдөр манай зочноор боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Нэм очир хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд. За COP17-оос өмнө шинэ хичээлийн жил одоо эхлэхэд бас нэг хэдхэн нэг ойролцоогоо 3-7 хоног хавцаа үлдлээ. Боловсролын салбарын хэмжээнд ерөөхдөө бэлтгэл ажил одоо ямар төвшөнд явагдаж байна. Тэгээ энэ хичээлийн жил бол нэлээд бас онцлогтой. Ялангуяа ерөнхий боловсролын салбарт бид нар хүртээмжийг нэмэгдүүлэхдээ илүү бодлогын чанартай чанарын асуудлыг давхар авчрах зорилгоор Улаанбаатар хот тэр дундаа хотхны баг сургуулиудыг байгуулах, төрөлцөө ахлах сургуулиудыг бас зохион байгуулах энэ ажлууд бол нэлээд эрчимтэй явагдаж байна. Тэгээ энэ нь бол алстаа ойрын 4-5 жилдээ ахлахангийн хүүхдүүдийн тоо өсөх ийм прогноз байгаа учраас энэ ахлахангийн хүүхдүүд ирээдүйд ажил мэргэжлийн чиг баримжаагаа олох илүү өөртөө одоо зохицсон за өөрийнхөө хүсэл сонирхлоор хичээлээ сонгож судалдаг ийм сургалтын хөтөлбөр төлөвлөгөөтэй болгох чиглэл рүү ер нь их өөрчлөлтүүдийн бэлтгэл ажлууд бол хангалттай явж байна. За мэдээж COP17-тай холбоотой зарим хичээл сургалтын зохицуултыг бол хийхээр байна. Тэгээ мэдээж одоо COP17 зохион байгуулагдаж байгаа холбоотой энэ хичээлийн жил өмнөх жилүүдээс бас онцлогтой байх шиг байна тийм ээ. Тэгэхээр ямар өөрчлөлтүүд COP17-тай холбоотойгоор хийгдэж байгаа вэ? Энэ талаар та сонсогчдод маань мэдээлэл өгөөч. За COP17 маань өөрөө 8 дугаар сарын 17-наас аль бие ёсоор эхлээд 8 сарын 28-нд одоо зохион байгуулагдах хурал цуглаан бүх юмнууд нь аль бие ёсоор дуусна. Тэгэхээр мэдээж за өчигдрийн байдлаар бол нийтдээ 5500 гаруй олон улсын зочид төлөөлөгчд, гадаадын улс орнуудын зочид төлөөлөгчд аль бие ёсоор ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан байна. За мөн одоо 120 гаруй улс орны байгаль орчны сайд нар ирнэ гэсэн хүлээлттэй байгаа бол өчигдрийн байдлаар 99 сайд бол аль бие ёсоор ирэхээ мэдэгдэж баталгаажуулсан байна. За ингээд энэ зөвхөн гадаад зочин 5500. За ингээд өдөр тутмын уулзалтууд, дотоод зохион байгуулалт, сайн дурынх ингээд 10,000 гаруй хүний хөдөлгөөн одоо COP17-тай холбоотой үүснэ. Дэлхийн дээд түвшний арга хэмжээ. Тэгээд онцлог нь бол COP17 үргэлжлэж явах энэ хугацаанд ч гэсэн бүртгэлүүд хийгддэг учраас хүний тоо цаашааш өсөх ийм одоо юу байгаа. Тийм болохоор энэ цөлжтэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд нэгдсэн улс орнуудын талуудын энэ 17 дугаар байгууллагыг өндөр түвшин зохион байгуулахын тулд Монгол улс одоо бүхий салбар хүчин чармайлт гаргах ёстой шүү дээ. Тийм болохоор за бид нар цэцэрлэг ерхий боловсролын сургууль энэ гэхдээ Улаанбаатар хотын зохицуулт гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Цэцэрлэг ерхий боловсролын сургууль буюу энэ COP17-гийн зохион байгуулагдах бүсчлэл буюу энэ зочид төлөөлөгчдийн одоо захиалсан буудал, за энэний ойролцоох зохион байгуулагдах газрууд, за ингээд яг COP17 болох хэсэг гэдэг энэ бүсчлэлд байгаа цэцэрлэг сургуулиудыг 8 сарын 17-наас 28-ны хооронд бол бид нар ажлын байран дээр битгий үйл ажиллагаа явуулаач. За хичээлийн жилийн бэлтгэл үйл ажиллагаа зохион байгуулалтаа ер нь бол зайнаас цахимаар зохион байгуулаач гэдэг ийм зөвлөмж уриалгыг хөрвүүлж байгаа. Энэ чагуулгаараа цэцэрлэгийн бүртгэл, ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн бүртгэл, за ихтэй сургуулиудын нэмэлт эсэл бүртгэлүүд бол 100% цахимаар зохион байгуулагдах ийм тохиолдлыг хийж байгаа. Яг энэ бүсчлэлд одоо нийслэлийн боловсролын газрын гаргасан мэдээлэлээр бол нэг 73 орчим сургууль, 60 орчим цэцэрлэг байгаа. Тэгэхээр яг энэ бүсчлэлд байгаа цэцэрлэгүүд бол хичээлийн жилийн бэлтгэл ажил хангах энэ үйл ажиллагаа бол бүх цахимаар явна гэсэн үг. Тэгэхээр цэцэрлэг сургуулиудын үйл ажиллагаа бол ингээд яг энэ бэлтгэл ажлын хүрээнд одоо өөрөөр хэлбэл багш ажилчид ажлын байран дээрээ биш цахим зайнаас одоо бэлтгэл ажлаа хангаад 9 сарын 1-ээс цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа бол хэвийн танхимаар эхэлнэ. Цэцэрлэг сургуулийн. Тэгэхээр одоо яг сошиалаар яваад байгаа энэ бүсчлэлд байгаа сургууль цэцэрлэгүүд цахимаар хичээлнэ зарим зөрүүтэй ойлголтууд яваад байгаа шиг байна. Тэгэхээр цэцэрлэг сургуулийн хувьд эцэг хасраа хамгаалагчдын хувьд 9 сарын 1-ээс хүүхдээ сургууль хичээл сургуулийнхны үйл ажиллагаанд явуулнаа гэсэн үг. За мэргэжлийн болон
техникийн боловсролын сургалтын байгууллага буюу политехникийн коллежууд, мэрэгжлийн боловсролын сургуулиуд, дээд боловсролын сургуулиуд буюу их сургууль коллежуудын хичээл сургалтын үйл ажиллагаа 9 сарын 14-ний нэгд өдрөөс танхимаар хичээлж эхэлнэ. Танхимаар 9 сарын 14-ний нэгд өдрөөс танхимаар хичээлж эхэлнэ. За яагаад ийм зохицуултыг хийхээс өөр аргагүй болж байгаа вэ гэхээр хэрвээ 9 сарын 1-нд хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх юм бол дор хаяж 60 мянган оюутан залуучуудын хөдөлгөөн хөдөө орон нутгаас хот руу орж ирнэ. За энэ жил ихтэл одоо ихтэй сургуулиудад 32 мянга гаруй оюутан урчсан прогноз байна. За одоо 8 сарын 17-наас цахимаар нэмэлт эсэлт явуулаад ирэхээр тодорхой бас тоо өсгөнө. Тэгэхээр 60 мянган оюутан Улаанбаатар хотод ороод ирнэ гэдэг чинь энэ одоо оюутан залуучуудыг тээвэрлэх, тээврийн хэрэгсэл, энэ тээврийн хэрэгслийг дагаж орж ирэх одоо хүний нөөц. За магадгүй 1-р курсын оюутнуудыг бол дагаж энэ 16-7 мянган 1-р курсын оюутнуудыг дагаж бол эцэг асраа хамгаалагч ирэх ийм нөхцөл байдал үүсгэж байгаа учраас яг COP17-гийн зохион байгуулалтад Улаанбаатар хотын хөдөлгөөн эрс нэмэгдэх ийм одоо нөхцөл байдал байна. Тэгэхээр нэгэнт олон улсын өмнө Монгол улсыг сурталчлах, дэлхийн энэ 200 гаруй улс орны баг дийлэнх нь Монгол улс руу анхаарлаа хандуулах, дийлэнх нь Монгол улсад одоо энэ өндөр хэмжээний ажилд оролцож байр суурь илэрхийлэх ийм чухал арга хэмжээгээр бол одоо бид нар дээд боловсролын сургалтын байгууллагуудаа, мэрэгжлийн боловсролын сургалтын байгууллагуудаа уриалга зөвлөмж өгч хэдийгээр тухайн сургуулийн хичээлийн жилийнхаа эхлэх хугацааг эсэлт төсөлтийн бодлоготойгоо уялдуулаад сургуулийн зөвлөл сургууль тогтоох ч гэсэн энэ зохицуултыг одоо хийж одоо хамтарч ажиллаач гэдэг одоо чиглэл зөвлөмжийг хөргүүлж уулзаж ингэсэн. Тэгэхээр 8 сарын 17-наас бол нэмэлт эсэлт бүртгэлүүд нь цахимаар явагдана. За дахиад өргөжлүүлээд хичээл сонголт нь 8 сарын одоо 20-ийн үеэр мөн цахимаар явагдана. За хичээл сонголт хийгдсэн учраас 9-р сарын 1-ээс ялангуяа 1-р курс, 2-р курсын оюутнуудын одоо суур хичээлүүд нь бол удирдгал хичээлүүд нь бол цахимаар явагдана. 2 дахь 7 хоногоос одоо хичээлүүд нь цахимаар чигдрээд ингээ 3 дахь 7 хоногоос эхлээд хүүхдүүд танхимын сургалтанд хамрагдана гэсэн үг. Тэгэхээр ихтэй сургуулиудын оюутан залуучууд, политехникийн коллежийн оюутан залуучууд бол 9 сарын 1-ээс хойш Улаанбаатар руу чиглэх хөдөлгөөнөө зохион байгуулж хийгээч гэдэг ийм хүсэлтүүдийг бол тавьчихсан. Ийм зохион байгуулалтуудыг бол хийж байгаа. Ерөнхийдөө бас нэг бусад улс орны жишээн дээр ч гэсэн иймэрхүү зүйл байж идэг нөгөө томоохон хурал цуглаан болж байгаа, ялангуяа 8 сар ч юм уу 7 сард болж байгаа зүйл дээр яг тэр нөгөө хөл хөдөлгөөнтэй холбоотойгоор ингээд нэг 9 сарын нэг дундуур ч юм уу нэг 7 хоног 2-7 хоногийн дараагаас ингээд орж идэг зүйл байгаа. Яг гоо захиад тодруулахад бол 9 сарын 1-ээс 14-ний хооронд бол цахимаар тэгээд 14-нөөс хойш бол ингээд дахимаар дээд сургуулиуд, политехникийн коллежууд, мэрэгжлийн боловсролын сургуулиуд, их сургуулиуд, коллежууд бол 9 сарын 14-өөс танхимын хичээл жигдэрх учраас оюутан залуустаа та бүхэн маань 9 сарын 1-ээс хойшоо одоо хичээл сургалтанд ирэх нь шүү гэдгийг бол зохицуулж Улаанбаатар хот руу чиглэх хөдөлгөөнөө зохион байгуулах нь шүү гэдгийг зөвлөж байгаа. Тэг магадгүй одоо эртгэн ирээд магадгүй нэг давуу боломж олгочих юм шиг ийм юмнууд бас эцгийг хасраа хамгаалагч магадгүй оюутан залуучуудад байж магадгүй. Тэгэхээр та бүхэн анзаарсан бол ялангуяа Улаанбаатар хотын COP-ийн бүсчилд байгаа сургуулиудын одоо ажлын байранд үйл ажиллагаа 8 сарын 17-наас 28-нд нэгч байхгүй. Ажлын байранд бүх зүйл цахимаар. Тэгээ хүн ирчгээд дотор байранд яваад очдог. Ажлын байранд үйл ажиллагаа авахгүй учраас тэр хүний хүлээж авах ямар ч хүнтийн ажиллахгүй. Ихтэй сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааны зохицуултууд бүгд цахимаар явагдах учраас одоо тэр оюутан залуу 8 сарын 20-нд ирээд одоо ажлын байран дээрх үйл ажиллагаа байхгүй ч үр ашиггүй гэсэн үг байхгүй. Тийм болохоор энийг илүү ойлгож ухамсарлаж за тэгээд илүү энэ COP17-гийн үед дэлхийн улс орнууд юу ярьдığım байна. Энд Монгол улс яаж оролцох вэ? Монгол улсын иргэний хувьд би ямар ойлголт авах уу гэдэг ингээд иймэрхүү хүүгийн хөгжил тал руугаа бас энэ олон улсын хурлыг дэмжиж явбал оюутан залуучуудаа бас их чухал шүү гэдгийг бас уриалж илж байгаа л гэсэн үг. COP17 хурлыг зөвхөн нөгөө байгаль орчны хурлах гэж ойлгоод байдаг тал байдаг штэ тий. Тэгэхээр боловсролын салбарт ямар ач холбогдолтой юм хурл болох вэ? За мөн боловсролын ямар салбар ямар үүрэг оролцоотой оролцож байгаа вэ? За мэдээж зохион байгуулалтын ажилд бол засгийн газар бүхлээр ажиллаж байна. Бүх яамд хүний нөөцөө хуваарлж, шийрлэж. За тэгээд одоо мэдээж одоо унаа тэгээд мэдээж өндөр хэмжээний сайд нар ирж байгаа учраас сайд нарын зохион байгуулалт зохицуулт гэдэг оролцоо талаасаа зохион байгуулалт талаасаа бол ийм оролцоо
бүх яамд жигт байртай явж байгаа гэж ингэж ойлгож байна. За хоёрдугаарт нь бас боловсролын яам энэ өдрүүдэд өөрийн гэсэн ивентүүд, өөрийн гэсэн одоо салбар хуралдаанууд, ялангуяа боловсролын салбар дах хиймэл оюунтай холбоотой. Ялангуяа энэ хиймэл оюун хөгжиж байгаатай холбоотой дэлхийн дулаалтай холбож ойлгож байгаа шүү дээ. Маш их одоо дата мэдээллүүд ингэж боловсруулагдаж байгаа учраас энэ чиглэлээр бол одоо дэлхийн дулаалд бол энэ хиймэл оюун одоо мэдээлэл технологийн нөлөөлөл байгаа. За гих агуулгаараа бас одоо бид нар цаашаа боловсролын салбарын хиймэл оюуны хөгжлийг, хиймэл оюуныг ашиглах асуудалд ямар байр суурьтай, ямар оролцоотой байх гэдэг чиглэлээр бол бид нар бас салбар хуралдаа өөрийн гэсэн зохион байгуулалтуудыг хийн. За түүнээс гадна манай одоо ерхий боловсролын сургуулийн одоо хүүхдүүд бас энэ дээр бас сайн дурын хэлбэрээр за мөн одоо магадгүй зарим одоо салбар хуралдаанууд дээр авьяасаа үзүүлэгч байдаг юм те. Энэ чиглэлийн гэдэг ийм оролцоонуудыг бас өөрсдөө санаачлаг гаргаад оролцох хүсэлтэд илэрхийлээд бид нар энэ хөтөлбөр зүйлүүд дээр бас оруулаад ингэж явж байгаа юм жил байна. За мэдээж том агуулгаараа бол энэ одоо цөлжилтөө дэмжих энэ асуудал өөрөө цаашаа ирээдүйг бэлтгэх. Ялангуяа сургуулийн өмнөөс боловсролоос эхлээд ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол тэгээ насан туршийн суралцах хүртэл сургалтын хөтөлбөр агуулгууд яаж тусахын энэ ногоон дижитал гэдэг байгаа энэ одоо агуулга хэлбэрүүдийг бид нар илүү цаашаа яаж энэ хөтөлбөр агуулгадаа шингээж явах юм. Ирээдүйн одоо байгаль дэлхийд ээлтэй хүүхдүүд залуучуудыг бид нар ирээдүйр нэг яаж бэлтгэх ингээд мэдээж энэ үлдэх үр ашиг мэдээж их. Тэгэхээр салбарын сайд нар өөрөөхөө чиглэлээр хүсэлт гаргасан сайд нартай уулзалт хийхээс эхлээд энэ хөтөлбөрүүд бол наривчлагдаж байна. За буцаад нөгөө зохицуулалт руугаа ингээд орё нөгөө нэгдүгээр ангийн болон цэцэрлэгийн хүүхдүүдийг одоо нөгөө Монголигаар одоо жишээлбэл цахимаар ингээд бүртгэнэ гэж байгаа. За ямар ерөөхдөө бол expectation буюу одоо цэцэрлэгт орох байгаа хүүхдийн тоо болон одоо нэгдүгээр ангид орох байгаа хүүхдийн тоо байгаа. Тэгээд Монголиа системээр одоо жишээлбэл тэр нөгөө оюутнууд нэг хичээл сонголт гэж эхлэнгүүтээ систем нь гацчлаа гэл нөгөөх нь релоо тэгэл уншиж байгаа л тэгэнгүүтээ миний сонгох гэсэн багш ингээд дүүрчлээ байхгүй болчлаа гих мэт энэ одоо нөгөө системийн жоохон одоо нэг юм одоо юу гэдэг нэг ачаал ерөөхдөө хүлээж авахд яг бэлэн үү л гэдэг яг тэр нөгөө талаас нь асуумаар байна л та. За энэ цахим бүртгэл бол илүү Улаанбаатар табаата. За бид нар бол цэцэрлэгийн бүртгэлийг 8 сарын 10-наас 23-ны хооронд Монголиа үндэсний цахим платформороо дамжуулаад зохион байгуулна. Тэгэхээр Монголиа улсын бүртгэлийн ерөнхий газрын системийг ашиглана. Энд бол тухайн хүүхдийн эцэг асран хамгаалагчийн хаяг байршлын мэдээллийг бид нар улсын бүртгэлийн ерөнхий газрын аль биесны дата сангаас авна. За ингээд Монголиа дээр энэ дата сангууд байгаа учраас эцэг их хүсэлтэд гаргахад тухайн эцэг эхийн мэдээллийн дагуу хаяг байршлын мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн систем аваад нийслэлийн боловсролын газраас баталсан хамран сургах тойргийн дагуу шууд автоматар энэ танаа хамран сургах тойргийн хүүхэд байна гэж шууд цэцэрлэг рүү хуваарлаад өгч байна. Шууд хуваарлаа. За цэцэрлэг нь хүсэлтэд хүлээж аваад одоо анги бүлэгтээ хуваарлах ийм л процессууд явагдана. Тэгэхээр энэ үйл ажиллагаа энэ сүүлийн 4 жил явцсан. Анхны жил бол хүндрэлүүд байсан. Хүндрэлүүд байсан учраас бид нар бүртгэлийг 3-аас 4 шаттай хийчихсэн. Яагаад гэхээр тухайн үед одоо юу гэдгийг хамгийн ашигтай хувилбараар давуу байдлаа ашиглаж хаяг байршлаа сольдог, өөрчилдөг. Улсын бүртгэлийн хаяг байршлын мэдээлэл нь зөрүүтэй байдаг ийм нөхцөл байдлууд бол бараг шахуу 20-30% эзэлжсэн. Одоо ингээд сүүлийн 4 жил ингээд яваад эхэлчихэр хэний ч оролцоогүй, хэний ч хамааралгүй яваад эхэлчихээр үнэхээр хаяг байршлын тодорхой байгаад бие бүртгэлээ хийх юм бол цэцэрлэгчийн хүлээгээд авдаг юм байна гэдгийг ялангуяа Улаанбаатар хотын эцэг асар хамгаалагч нь ойлгосон. Учир нь та бид гурав нэгнээ таньдаг бол тийшээ эхлээд өгөөч, ийшээ оруулаад өгөөч гэдэг байсан бол одоо тийм хүний оролцоо үнээс хамаарсан зүйлгүй болчихсон л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ сүүлийн 4 жил хийгээд хэвсцэн ажил учраас системийн бэлэн байдал өөрөөр хэлбэл Монголиа гэхтээ улсын бүртгэлийн ерөнхий газар боловсролын мэдээллийн технологийн төв буюу гэдэг энэ системүүд бүгд бие биенээ дэмждэг. Хаяг байршлын мэдээлэл тодорхой байвал ингээд ордог ийм нөхцөл байдлууд байгаа. Тэгээд хаяг байршлын мэдээлэл 8 сарын 10 цэцэрлэгийн бүртгэл эхлэх учраас 8 сарын 7 гэхэд хаяг байршлаа улсын бүртгэлийн мэдээллийн систем дээр бол чеклж эцэлсэн байх хэвээр. За яг нэгдүгээр ангийн хүүхдүүд бол 8 сарын 17-оос 27-ны хооронд бүртгэл нь явагдана. Яг ижлэгэн зарчмаар явагдана. За хөдөө орон нутгийн хувьд бол
хослуулж байгаа. Бэлэн байдал хангацсан аймагуд систем ашиглаж байгаа. Гэхдээ тэртээ дөрөв манай 330 сум чинь тодорхой шүү дээ тий. Хиний хүүхд хаана байгаа нь тодорхой учраас тэр хүүхдүүдийн хувьд бол суралцгаал баталгаажуулсан байхад сургууль нь хүлээгээд авах ийм тодорхой байршлын хувьд тодорхой учраас энэ дээр бол аймгийн төвийн статус бол хөдөө сумдын хувьд бүгд 100% цахимаар заавал бүртгүүлсэн байх шаардлагыг бол тавихгүй. Жишээлбэл Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум байлаа гэхэд за энэ жил манай аль биесны одоо хүн амын статистик дээр 6 настай 50 хүүхэд байна, 2 бүлэг үүсгэх юм байна. Энэ хоёр багш хариуцсан гэдэг нь тодорхой байхад ингээд одоо бүртгэлийн хувьд асуудал үүсэхгүй. За ихтэй сургуулиудын хувьд бол өөр өөр системтэй. Тэгэхээр өөр өөрийн системээр дамжуулаад бүртгэлээ зохион байгуулна. Тэгээ энэ системийн бүртгэл эсэлтийн мэдээлүүд нь боловсролын салбарын химийн мэдээллийн систем рүү ирнэ. Тэгэхээр их сургуулиудын бэлэн байдал хангагдсан байхад бол одоо энэ дээр бол нөгөө нэгдсэн төвлөрсөн юм байхгүй учраас харьцангуй оюутан залуучуудад хүндрэл байх та. За тэгээ хамгийн гол нь 8 дугаар сард 6 дугаар сард эсэлтийн шалгалт зохион байгуулагдаад ер нь бол үндсэн эсэлт бүртгэл хийгдээд баталгаажсан учраас одоо бол цөөн тооны судал дээр нэмэлт эсэлтийн асуудал яригдах болохоор нийт одоо эсэлтийн шалгалт төгссөн 49 мянган хүүхдийн хувьд асуудал яригдахгүй учраас одоо нэг хамгийн хүндрэлтэй үе шатаа даваад болсон гэсэн үг. Одоо тэгээ дараад нь хичээл сонголт хийх нь цахимаар явагдана. Хичээл сонголт хийгдээд хийгдэнэ гэдэг нь кредит баталгаар энэ жил хэдэн кредит судлах уу гэдэг нь тодорхой болно. Энийхээ дагуу төлбөр тооцоогоо хийцэн хүүхдүүдийн одоо эрх нэгддэг ч юм уу ийм байдлаар ингээ зохицуулт явна гэж харж байгаа. Энэ тэгээд хүнээс гадна бас нэг хувийн сектор гэж байна шүү дээ. Хувийн сургуулиуд. Хувийн сургуулиуд ч бас мөн ялгаагүй 17 нас ахуулаад бас ингээд цахимаар бас өөр өөрсдийнхөө системээр л явна гэсэн тийм ээ. Тэг нь өөр өөрийнхөө системээр явагдана. За ялангуяа ерөнхий боловсролын төвшөнд бол хувийн сургуулиуд жилдээ бол 5-6 сард эсэлтээ зохион байгуулад дасан зохицох үйл ажиллагаа сургуулийн өмнөх бэлтгэлүүд бол ингээд хийждэг. Тэгэхээр хувийн сургуулиудын эсэлт бол илүү ерөнхий боловсролын сургуулийн төвшөнд бол хавартаа хийгдээд дүүрчдэг учраас одоо бол цөөн тооны сургуулийн статус бол хувийн сургуулиуд дээр бол нэг ерөнхий боловсролын сургуулиудаар харьцангуй бол бүртгэлийн асуудал хүндрэхгүй. Хувийн ихтэй сургуулиудын хувьд бол бас яг эсэлтээ хийдэг нэмэлт эсэлт гол оргил үе нь бол үдид байдаг. Энэ дээр бол бас бид нар сая 7 дугаар сард наадмын дараа КОП-той холбоотой зохион байгуулалт хийхдээ бүх сургуулиудаа урьж уулзсан. За нэг 65 сургуулиас 39 сургуулийн удирдлагууд одоо ялангуяа голлох ихээхэн хэмжээний оюутан эсвэлдэг том сургуулиудын удирдлагууд бол баг бүхэлдээ ирсэн. За мэдээж бол одоо нэг хувийн сургууль цаанаа төлбөр одоо сургуулийн тасралтгүй үйл ажиллагаа, бизнесийн зарчимгээд асуудлууд байгаа учраас энэ хүмүүсийн хувьд бол харьцангуйгаар бол одоо яг оргил үед эсэлтээ авах хүсэл сонирхол нь бол байсныг бол үгүйсэхгүй. Гэхдээ ямар зарим сургуульд нь боломж олоод заримыг хааж байгаа биш. Бүхэлдэн зохион байгуулж байгаа учраас бол одоо 9-р сараас эхлээд нэмэлт эсэлтүүдэд тасралтгүй явуулах боломжууд нь техникийн хэлбэрээр явуулах боломжууд нь бас гарах болов гэж ингэж харж байгаа. Тэгээд нийт ихтэй сургуулиуд чи 90-с дээш хувь нь Улаанбаатар хоттой суралцагчдын 90-с дээш хувь нь Улаанбаатар хоттой байгаа учраас гол мас Улаанбаатар хотод энэ зохицуулт хийгдэж байгаа учраас хин нэгэн давуу тал олгосон. За хин нэгний одоо бас ашиг сонирхол хэд хөндөгдсөн юм харьцангуй гайг байхаа л гэж бодож байгаа. Монгол улсын нийт одоо Монгол улсын нэр хүндийн асуудал учраас энэ дээр бол аль аль нь ойлгож хүлээж авч ингэж л ажиллаж байгаа гэж харж байгаа. Цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадахгүй хүүхдүүд юу н байгаа юу? Хэдэн жилийн өмнөхийг бодоход бол одоо бүгд хамрагддаг болчихсон байсан. Тэгэхээр дүүргээрээ бас өөр байгаа юу тий? Тий. Ер нь хүсэлт гаргасан л бол бид нар заавал сургуулийн өмнөх боловсролд хамруулсан байна гэдэг зорилгоор тавьж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тэр гэр хороол байна уу, байшин хороол байна уу, ачаал ихтэй байна уу гэдгээс нүүл хамаарат ер нь хамааруулна. Ачаал ихтэй хэсгүүд дээр бид нар нэмэлт зохицуултуудыг хийдэг. Сүүлийн 4 жил хийвсэн. Түрээсийн байр олж байна. Хувийн цэцэрлэгүүдийн асуудлыг шеэрлэж байна гэдэг. Бүх зохицуултуудыг төр хийж яваад харцангуй хэвшиж байгаа. За бид нар бол яг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийнхээ оргил өсөлтийн ачааллыг даваа гарцсан. За сүүлийн өнгөрсөн жилээс эхлээд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо буурч эхэлж байгаа. Одоо жишээлбэл өнгөрсөн жил 256 мянган хүүхдийг бид нар сургуулийн өмнөх улсын хэмжээнд хамруулж ирсэн бол энэ жилийн хувьд энэ тоо 248 мянга руу
ер нь бууж ирэх ийм төлөв ажиглагдаж байгаа. За Улаанбаатар хотод ч гэсэн нэг цэцэрлэг тамирдах хүүхдийн тооныг 5-6 мянгаар буурах юм байна гэсэн ийм прогноз хийсэн ингээд явж байгаа. За дээрээс нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалтуудаас хамаан сургалтыг нэмж байгаа. Бид нар энэ жил нэг сургуулийн өнөх боловсролын хамаан сургалт 94%-аас буухгүй байна гэсэн урьдчилсан суудлын тооцоо, эсрэг хүүхдүүдийн тооцоог хийсэн ингээд ажиллаж байгаа. За амьдрал баян учраас асуудал байна. Жишээлбэл Чингэлтэй Сүхбаатар гээд тэлэх боломжгүй. За хашигдмал дүү. тий Сэлб хотыг эс тооцвол одоо орон сууцчлалт багтаа одоо ийм дүүргүүд бол нэг 80 орчим хувийн хамралталтай гардаг. Эсвэргээрээ хаан уул дүүрэг 125%. Баян зүрх дүүрэг ингээд 108% ч юм уу ингээд хамран сургалт нь гардаг. Яаж вэ гэхээр энд одоо хаан уул дүүрэгт байгаа хотхон хорооллуудад шилжин сурч байгаа иргэд. Ялангуяа голдуу залуучууд, ялангуяа яармагийн хэсэг бол шин төлөвлөлт хийгдэж байгаа. Барилга байшингуудын загвар дизайнаас эхлээд орчин үеийн залуучуудын одоо эрэлт хэрэгцээг хангаж байгаа ийм хэсгүүд дээр бол шилжиж байгаа. Гэхдээ орон сууц нь одоо жишээлбэл 10 орттой 1000 айлын орон сууц байлаа гэж бодоход эхнээсээ эхлээд бэлэн болсноос эхлээд 1-р орцон ашиглалтанд ороод 2-р орцон ашиглалтанд ороод ингээд 10 одоо орц бүрэн ашиглалтанд ортол жилийн хугацаа орно. Тэгжээж улсын комисс ажиллаж ор дээр гарна те. Энэ хооронд нөхдөж хийж хаяг Сүхбаатар дүүрэг дээр Чингэлтэй дүүрэг дээр байгаад байгаа байхгүй юу да. Тэгэхээр эхний бүртгэлээр бол улсын бүртгэл дээр хаяг адарсын ямар ч зөрчилгүй хүүхдүүд нь шууд хуваарлагдаад явчихж байгаа. Тэгэхээр тэр нөгөө ор дээр нь гараагүй байранд байгаа хүүхдийг чи хаяг шилжээг учраас хоцорж байгаа үст. Энэ тохиолдолд бид нэмэлт төсөлтүүдийг зохион байгуулдаг. Гэхдээ сүүлийн 4-5 жилийн туршлагаар энэ тоо эрс багасж байгаа. Бид нар барилгын компаниуд аж шахаж байгаа, эцэг асраа хамгаалж байгаа, одоо ухамсарыг их нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг барилгын компаниуд ор дээр гараагүй байхад нь бүрэн бус барилгад одоо хүмүүсээ оруулснаар хүүхдүүдийн суралцах эрх зөрчигддөг юм байна. Тийм учраас нийгмийн хариуцлагын хүрээнд бид нар энэ барилга байшингаа төлөвлөхдөө одоо захиалга өгсөн хүмүүстэй хүлээлгэж өгөхдөө яах вэ гэдгийг бас ингэж хардаг болсон юм байна л гэж ингэж харж байгаа. За цаашлаад бүр боловсронгуй болох юм нь юу гэхээр хотхон хороол төлөвлөж барьж байгаа бол норм стандартын дагуу хідэн өрхийн дунд хідэн судалдаа сургууль цэцэрлэг байх юм бэ гэдэг зүйл рүүгээ илүү явчих юм бол одоо ингээд энэ проблем тий боловсролын проблем биш. Өг нь бол та нар бүхэн хардаа. Орон сууц төлөвлөгч нь боловсрол төлөвлөхгүй шүү. Энийг хот төлөвлөнө. И хот ерхий төлөвлөгөөгөөр хаана барилгын зөвшөөрлөх үү, хідэн айлын орон сууцны зөвшөөрлөх үү, хідэн айлын орон сууцны зөвшөөрлөх юм бол архитектур төлөвлөлтийн даалгавар дээр нь заавал сургууль цэцэрлэг байлгахаар зурж өгөх гэдэг чинь одоо хотын асуудал шүү. Гэтэл бид төлөвлөөгүй байхад орон сууц ашиглалтанд ороод байдаг. Хүүхдийн сургууль цэцэрлэгт хамруулах проблем нь өөрөө боловсролын проблем болж хуураад. Инхээр чи энэ нэг жоохон уялдаа холбоогүй байгааз. Тэгэхээр цаашдаа бол хот төлөвлөлт боловсролын энэ төлөвлөлтөөгөө илүү уялдаж явдаг болно гэсэн юм хүлээлттэй байгаа. Энэ чиглэлээр засгийн газар холбогдох бодлого шийдвэрүүдийг гаргаж хот байгуулалт барилга орон сууцчлалт яам, сангийн яам, цаашлаад эдийн засгийн хөгжлийн яам, хяналт тавьдаг бүхий л байгууллагууд одоо энэ дээр аль болох энэ проблемыг багасгах юм аа л гэж ингэж ажиллаж байгаа. За яжсан системийн үед бол асуудал байхгүй. Тэгээд дээрэс нь сая бол бүр яг гайхаж нөгөө яармаг нэтэрийг гүтээ өөр газар бүртгэл нөгөө өөр газар үүдэг гэдэг. За ер нь бидний ярилцах цагийн хүн өндөрсөн байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Ирэх хүмүүст сонсогчдод ураг дуулан Спутник Монгол радио 92.5 мэдээллийн болонгаа хүлээ авч сонсчоод эргээд зүтгүүдтэй уулзцгаая.